Энэ. Али тэр өвлийнхөө хувцснуудыг аваад ирдэ. Тэр күртгнүүдээ аваад ир шатаа одоо. Энэ жил хэрэггүй. Али наатах ч гэсэн аваад ир. Нүгөр яадаг энэ ховшны нэмэр. Өөр шатаах дийл суулын байвал аваад ир одоо. Ой, хичээж байгаа. Хувцсандаа ороод байгаа юм уу? Оо, эдгээр хайр нийлүүлж нэг уулын сонгонд аваад шатаад гэх юм уу? Шатаа нэг хэдийн шатаас тийм. Шатаадыг нь яаж зүг зүгээр л байгаа юм шүү. Та ингэж шатааж байгаа орнд хүнд өгчөөж. Хүү юу ярьж байгаа хүүхч хуухт нь буцартны чи энерги минерги хамаг юм дагаа явж байгаа. Юу гэж хөө хамаагүй юм. Цунраа өгч идэх. За та одоо өдгийн насны хүн байж юм ярьж байхаас ичиж. Тэгээж та энэ хар утаас хаагуулаад агаар бохирдуулаад гал алдвал яана. Тийм азгүй юм гэж юу хэлсэн юм. Та тэнд үнийг өмсөх хувцахгүй хөөрхий зөндөө л хүмүүс байгаа. Тэднэрт өгчвөл наа чин бурхны шашинда бараг л буянда. Тэгээд та нэг хувцсыхэд хичнээн их услаа зарцуулд юм мэдхүү. Нэг джинс өмд хийхэд 6-аас 7 жилийн хүний уух усны цэвэр усыг зарцуулдаг гэж байгаа шүү. Тэгэхэд та ингээл хувцас шатаан гээл үж идэг. За лиг зүр тийшээ тавьчих та. О баска. За юу вэ? Чи бас яг авц юм уу? Ааха. Хөө гэхдээ эн чин хууч юм уу? Шинэ харагдахгүй бах юм. Комиссос авсан. Комиссоо. Тийм. Хүү чи яа заваарч байгаа чи комиссос юм авсан юм уу? Тийм яасан. За болоо хүний дутуу нойтон хуучин юм хүмүүс хямтаава чи одоо тэгтлээ шинэ хувц авч чадахгүй тийм хэцүү байгаа мó комиссос гэж юмсэн. За яшгаа комиссос цахаараа л ядарсан ядуу зүдүү гэдэг ойлголтоо болоо чи. Тэгэж комиссын зөндөө гой юм бэ тийм сайн явахаар. Ёо шал тний чи надаа ядаж арц марцаар ариулж мариулсан юм уу ёо. Ямар юу болоо чи. Би угаасаа ийм хүний хувц ууц гэсэн тийм мохор сүсэгт итгэдэггүй. Энэ чи зүгээр л хувц штэ. Тэгэж би комиссос хувц авч ийна гэдэг чинь байгальтаа ээлтэй үйлдэл хийж ин гэсэн. Хаа шууд комиссос хувц аваад байгаль найгалд маань ээлтэй зүйл мүл болоод шаалгатал. Хүчи боддоо дэлхий дээр 3 хүн болгоны нэг нь цэвэр ус уух боломжгүй амьдрж ингээ одоо. Тэгэхээр чи өдөрийн инженси яг гэж хэдэн литр цэвэр ус орсон бол шинээр юм авахаас өмнө бодол тоо бас. За энэ маань хувц хунраа баглаад заяас аялах нь явах нь уу? Юуны ч аялах. Энэ дандаа загвар нь хуучирсан хууч хувцсан. Хаях чаа гэж үү? Тэр чи гайгүй хувцнууд нь штэ. Хөө чи ядаж ингэж хайж яхаар хувц мувц авдаг тийм газрууд өгөлдөө. Тийм газар зөндөө байж штэ. Дахиад эдгээр чинь чирээл тийшээ аваачих бөө ажил. Яшиг тэгсний орнд зүгээр хайчих. Хөөе энэ бүр шошго мошготойгоо биш штэ. Чи яагаад тэдэр ингэ хайх гэдэг юм? Энэ одоо харалтаа загвар нь ийм амар хуучирсан. Би нэг хаана өмсөж явж байгаа юм штэ. Тэгэж өмсөхгүй ингэж байж чаар хайчих. Үгүй энэ харалтаа зүгээр л штэ. Чи заавал тэгж загварлаг жиг бүрийн загварын трен дээр өмсгөх гээд байгаа бол чи над туснуудаас засварлаад өмсөлтөө. Чи одоо найзаа хар энэ өмд загвар нь хуучирч хаар найз нь ингээл загварын шинжилгээл ингээл өмссөн. Энэ гэхэд урт хавцуутай байсан. Богино болгоод найз нь энэ тавтай гадуур өмсөөл цоошин тренд загвар. Би тэгэж чадахгүй штий. Тэгэж эдний гайгүй хямдхан авсан. Хаяхад нэг асуудалгүй. Хөөе. Чиний нэг сэтгэл эмзэглдэг бол ингээд дуунгээ состоо. Эмэгтэй хүн заа юу. Хуцсны шүгээнийхаа ердөөсөө 100-ны 25-аас 30% л өмсдөг гэж байгаа юм да. Тэгээд бус нь хог хаягдлуулна гэсэн үг. Хүн төрлөخت нэг жилд 12 тэрбум гаруй тонны хог хаягдал. Тэр нь зөвхөн хувцсных. Тэрнийх нь 80% зүгээр л ус агаар хөсөндөө тэгээд шингэдэг. Буцаад бидний ходоодд ордог гэж боттоо. Амар гоцтэй. Амар тий. Хүмүүс наач амар л тав баримтай л та. Тий би одоо эднэрийг тэг яах юм? Миний найз хямдхан энэ төр гээл хаях гэдэг бол найз нь чамныг зөвлөгөө өгөө заяа. Миний найз анх хувцас авахтаа л сонголтоо хийхдээ л хэрхэн яаж удаан өмсгөө, хэрхэн яаж дараа нь загварчилж өмсгөө гэдгийг бодож зөв сонголтоо хий заа юу. Ер нь чанартай хямдхан биш гайгүй хэдэн хувцнуудаа бай гэдгийг яагаад хэлдэг гэж жишээлбэл материал дээр нь гэхэд энэ бол бид нар энэ амьдралынхаа туршид маш их хувцас аваал идэг, хаяал идэг. Тэрэндээс хоцрохгүйгээ хувцас аваал, хаяал идэг. Яг үндэ энэ их хувцастай минь хамт бид нарыг байгаль ихтгэлийн маань даах болов? Даахгүй штэ. Даахгүй. Их дэлхийдээ хортоо сонголт хийхэ болиё л доо. Тийм үстэй.